Өнөөдрийн хичээл бол байр түрээслэх болон өрөө үзэх үед хэрэглэгдэх англи хэлний чухал хэллэгүүд. Renting an apartment and viewing rooms. Байр түрээслэхэд мэдэх ёстой зарим чухал үгсийг сурцгаая. Landlord. Байрны эзэн. Түрээслэгч. Deposit. Барьцаа мөнгө. Rent. Түрээс. Хамгийн түрүүнд тухайн байр эсвэл өрөө сул байгаа эсхийг асууна. Is the room still available? Өрөө сул хэвээрээ байгаа юу? When can you come to see it? Би хизээ ирж үзэж болох вэ? Өрөөгөө үзэж байхдаа асуух асуултууд. Does it come furnished? Тавилгатай юу? How many square meters is it? Хэдэн квадрат метр талбайтай вэ? Төлбөрийн талаар тодруулах нь маш чухал. How much is the monthly rent? Сарын түрээс нь хэд вэ? Are utilities included in the rent? Ашиглалтын зардал түрээсийн төлбөрт багтсан уу? Дүрэн болон барьцаа мөнгөний тухай асуухдаа. Is there a security deposit? Барьцаа мөнгө байгаа юу? Are pets allowed? Тэжээвэр амьтан зөвшөөрдөг үү? Хэрвээ танд таалагдвал дараах байдлаар хэлээрэй. I would like to take the room. Би энэ өрөөг авмаар байна. When can you move in? Би хизээ нүүж орж болох вэ? Өнөөдрийн хичээл ингээд дуслаа. Байр хайж байгаа найзуудтай хуваалцаарай. Баяртай.